Одоогоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрүүд нь гараагүй байгаа. Түрүүн баяр цагцаад бас нэг хуулийн тухайд урьдсан тогтвортой хөгжлийн төлөвлөлт бодлогын тухай хууль гарсан гэж тийм хууль гарсан. Тэр хуулийн дагуу энэ намууд мөрийн хөтөлбөрийн аудитын газраар хянуулчаад энэ хуулинд нийцэж ийн үгүй гэж хянуулад тэгээд дараа нь сонгуулийн ерөнхий орон бүртгүүлээ тэгээд тэрнийгээ сурталчаад яриад энэ хуулинд манай мөрийн хөтөлбөрт ийм марж байгаа гэдгийг ярих хэрэгтэй. Би зүгээр гашрам зүгээр нэг юм бэл чи энэ тогтвортой төлөвлөлт бодлогын тухай хууль гэж бас манад анх удаа ч ийм оролдлого биш юм аа. Баяр цогцоо төрөнд нэг тэгээ хэлчих шиг болно лээ. Анх удаа бид нар ийм хууль гаргаж байна гэж. 8-аас 12 оны сонгуулийн хугацааны тэр их хурал төсвийн сахилгын тухай, төсвийн хариуцлагын тухай, төсвийн тогтвортой байдлын тухай сайн хууль гаргасан. Тэрийг мөрдөд явсан бол тэр үнэхээр одоо Монголын санхүү эдийн засгийн бодлого, төлөвлөлт, төсөв өөрөө нэг бодлогом зангидагдаад нэг чихт хараад тэгээд сахилгатай, тогтвортой, уламжлалтай, залгамжлалтай явах юм боломж бүрдэх байсан. Харамсалтай сая их хурлаар манай их хурлын олонх цэцэд хандаж хуулийн хүчингөө энэ үндсэн хууль нийцэхгүй байна гэсэн шийдвэр гаргалаад дараа нь өөрснөө их хурал дээр тэрийг нөгөө хуулиа бас хүчингөө болгоод тэгээд цэцийн шийдвэрийн дагуу гэж хэлээд өрийн таазыг нэмэгдүүлсэн. Энэ бол зүгээр ганцхан жишээ. Уг нь одоо бид нар чинь 12-ны сонгуулиас өмнө тэр хуулийг гаргачаад бүр одоо л нэг бид нар тогтвортой урт хугацааны ийм бодлого явуулж явах боломжтой боллоо гэд бараг баяр наадам хийгээ тэмдэглэж исэн юм олсуучтай хамтарсан засгийн газар ах үедээ. Тэгээ харамсалтай нь тэрийг өөрчлөө хайсан. Бүр цэцтэй нийлж хагаад. Тэгээ иймэрхүү байдалтай яваад бол бид нар цаашдаа ямар ч хууль гаргаад яаж тэмдэглээд Монгол улсад тогтвортой, залгам чанартай, урд өмнөхтэйгээ уялдаа холбоотой юм тогтвортой бодлого явахгүй. Тэгэхээр миний одоо хэлэх гэж байгаа зүйл юу гэхээр Монгол ардын намын мөрийн хөтөлбөрт эхний ээлжинд ерөөсөө Монгол улсад энэ хууль дээдлэх ёс гэдгийг сэргээх ёстой гэдэг энэ тал дээр олон нийтийг одоо гэгэрүүлэх, улс төрийн хүчнүүдэд энэ нэг ойлгуулах, яагаад энэ хууль дээдлэх ёс гэж юм байхгүй болвол тогтвортой бодлого байдгүй юм. Гадна дотынх нэг үргээдгийг өөрснөө муу амьдрдгийг гэдгийг зөв сайн ойлгуулах энэ ажил бол зөвхөн одоо манай намын ч биш бусад бүх улс төрийн хүчнүүдийн нэг номерын асуудал өнөөдөр манай Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдалд бий болоод байгаа. Хуулийг мөрдөх тухай асуудлыг биш хуультай амьдрдаг ёсыг ёстой байх ёстой гэдэг ийм уур амьсгалыг бий болгох энэ бол энийг сэргээх байсан юмыг алга болгоод байгаа юмыг сэргээх энэ бол тэргуун зэргийн зорилго байх ёстой гэж. Ингэж чадвал бид нар олон нийтээр энэ үнийг олон нийтэд ойлгуулад улс төрийн хүчнүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадвал хуулиа тогтвортой бодлоготой гаргадаг, тогтвортой мөрддөг ийм уур амьсгалыг бий болгоно. Ингэхгүйгээр цаашаа явахгүй. Тэгэхээр хэрэг одоо манай намуудын мөрийн хөтөлбөрт орж байгаа зүйлүүдийн талаар гол санаа нь юу тусч байгааг би одоо өнөөдрийн байдлаар нэг ийм л юм хэлэх байна. Хууль хүндлэхээс, хууль дээдлэхээс энийг сэргээх ёстой Монголд. Зориуд сэргээх гэдэг үг хэлж байгаа шүү дээ. Байхгүй болсон. Байхгүй болгож байгаа болохоор нь. Ер нь би түрүү нэг хэлсэн хүмүүс анзааргүй. Энэ сүүлийн 4 жилд Монгол улсын төр засгийн удирдлагын арга барил хамгийн тийм одоо коммунист маягийн байдлаар ажиллаж амьдарч ирсэн. Газар хөдлөлийн маш өндөр идэвхжэлтэй газарт Вашингийн суур тавьчаад тэр суурин дээр газар хөдлөлт ямар ч төсвөргүй байшин барих гэж оролдож болохгүй шүү дээ. Тэгээ манайх шиг ийм либерал, ардчилсан, зөвшөлтсөний, оролцооны утга агуулгатай, үндсэн хуультай улсад коммунист арга барилаар улс орноо удирдах авч болохгүй. Хамгийн гол зөрүү, хамгийн гол тогтворгүй байдал эндээс үүсэж байгаа. Үндсэн юмтайгаа нийцэхгүй нэг тийм их мэрэгүү үг гэдэг шүү дээ. Могоо зараа хоёр нэг дор амьдарч болдгоо чаддгүй гэж. Тэгээд зарааг могооны хуулиар амьдруулах гэж болохгүй шүү дээ.
зарааны амьдралыг могооны хуулиар зохицуулж болохгүй. Тэр шиг манайх шиг ийм үндсэн хуультай улсад хуулиндаа ийм байдлаар хандаж болохгүй. Энэ соёлыг дахиад сэргээх хэрэгтэй, хууль дээдэлдэг. Энэ бол энэ сонгуульд орсож байгаа улс төрийн намуудын хамгийн ихний зорилт байх ёстой гэж бодож байна. Энэ дотор тэгвэл нөгөө зөвшөлтсөл, нөгөө оролцоо, парламентын оролцоо, олон нийтийн оролцоо тал талаас нь хилэлцдэг. Парламент өөрөө энэ тогтвортой байдлыг, төрийн тогтвортой байдлыг хангаж явах хамгийн том баталгаа, хамгийн том ой санамж. Мэдээж бүх юмыг хуучнаар нь явуулна гэж байхгүй л. Буруу юм ярьж байгаад за энэ болохгүй байсан юм байна, энийг орхи. Зөв явж исэн маа энэ болох юм байна, зөвшөлтсөд энийг цааш нь үргэлжлүүлээд яваа гэдэг баталгаа бол парламент шүү дээ. Тэгээ парламент дээр өөр юм зөвшөлт юм байхгүй. Олон нийтийн оролцоо тухай парламентын талынх нь оролцоогүй шийдвэр гаргаж явдаг цагт Монголын төрд ийм тогтвортой урт хугацаанд мөрдөгдөх, гадна дотны хөрөнгө оруулагчдыг татах, тэдний итгэлийг дахид сэргээх юм болцоо байхгүй. Тэгэхээр асуултанд хариулахдаа би тэгж хэлмээр байна. Намуудын хувьд, манай намын хувьд шаардсан намч тэгж бодож байгаа, бус намууд тэгж бодож байгаа. Бид нар эхлээд энэ хууль дээдлэх ёс гэдэг бол хүний нийгмийн амьдралын, тэр тусмаа арчилсан нийгмийн амьдралын хамгийн том ёс, одоо хамгийн бэх бат суурь нь энэ суургүйгээр явахгүй. Энэ суургүй гаргасан ямар ч шийдвэр яг манайгийн өнөөгийн байдлыг л байнга давтж яана л гэсэн үг.